За тэгэхээр та өөрийгөө өдөржин ажил дээрээ сууж шүнжэнгөө ажиллаа хийж байна гэдгээрээ бүтээмжтэй байна гэж бодож байвал үгүй юм. Бүтээмж гэдэг маань үр дүнийг авчирч байна уу гэдэг дээр л гол point нь, гол агуулмж нь байдаг. Та хэр их удаан цаг зарцуулсандаа биш, харин ч бага цагт илүү их зүйлсийг амжуулж үр дүнтэй ажиллаж байна уу, үр ашгийг авчирч байна уу гэдэгт л гол бүтээмжийн утга нь оршиж байгаа юм. Тэгэхээр бүтээмжийг нэмэгдүүлэх би та бүхэнд 6 зуршлыг өнөөдөр танилцуулъя. Эдгээр зуршлыг өөртөө өдөр тутамдаа хэрэгжүүлснээр таны өдөр тутмын бүтээмж нэмэгдэнэ гэдэгт бол би итгэлтэй. За тэгэхээр эхний зуршил бол үр дүнд анхаарах. Та яг юу хийхийг зорж байна вэ? Яг ямар үр дүнг харахыг хүсэж байна? Тэрэндээ анхаарлаа хандуулах хэрэгтэй. Тэгэхээс завгүй байна гэдэг маань өөрөө үр бүтээмжтэй ажиллаж байна гэсэн үг огт биш. Хамгийн гол нь үр бүтээмжтэй ажиллах. Яг өөрөө энэхүү зүйлийг хийхин тулд ямар үр дүнийг харахыг хүсэж байна вэ? Энэхүү зүйлийг яаж илүү сайнаар хийх вэ? Энэхүү зүйлийг яаж хийвэл илүү оновчтой шийдэл болох вэ гэдэг дээр анхаарлаа хандуулж үр дүнийг чухалчлан үзэх хэрэгтэй. Тэгэхээр амьдралд ямар ч зүйлийг хийсэн байсан гэсэн алдарт 80-20-ын зарчим үргэлж үйлчилж байдаг. Тэгэхээр таны хийж байгаа зүйлсийн маань зөвхөн 20% нь үр дүнгийн чинь 80%-ийг бүрдүүлж байдаг гэсэн үг. Тэгэхээр та алтан цагаа магадгүй үнэхээр чухал тэр 20 зүйлдээ биш, бусад үлдсэн 80%-д зарцуулаад байж магадгүй юм. Тэгэхээр тэрийгээ та өөрөөсөө асуух хэрэгтэй. Би үнэхээр өөрийнхөө цагийг чухал зүйлдээ зарцуулж байна уу? Эсвэл ямар ч хэрэгцээгүй зүйл зарцуулж байна уу? Тэгэхээр үр дүнг чухалчил яг чухал зүйлсээ сонгож өөрөө авч хийх хэрэгтэй. Тэгэхээр маш олон хүмүүс time management буюу цагийн менежментийг бүтээмжээр нэмэгдүүлэх маш чухал нэг зуршил гэж үздэг. Гэвч time management нь явж өөртөө self management буюу хувь хүний өөрийн менежмент болж дуусдаг байгаа. Тэгэхээр цагаа удирдахдаа хамгийн гол нь биш, өөрсдийгөө удирдахад илүү анхаарлаа хандуулах хэрэгтэй. Өөрийнхөө сэтгэл хөдлөлийг, өөрийнхөө үйл хөдлөлийг удирд. Тэгэхээр та нарын хэд чинь одоо хүртэл хий гэж бодсон ямар нэгэн зүйл байгаад маргааш хэмээн хойшлуулсаар байгаад өнөөдрийг хүссэн бай. Тэрийгээ дахиад бодоод үзээрэй. Тэгэхээр гол утга агуулмж нь юун дээр байгаа вэ гэхээр зөвхөн өгзгөө наад саналаасаа хөдөлгөөд тухайн зүйлийг очиж хийхдээ л байгаа юм. Тэрнээс биш цагийн менежмент буюу нэг цагт маш олон зүйлийг хийхээр төлөвлөж тавиад тэрийгэ хийхгүй байх нь бол ямар ч үр дүнгүй. Тэгэхээр зүгээр л очиод хий, зүгээр л босоод хий, зүгээр л тэр зүйлийг хий. За тэгэхээр дараагийн зуршил маань өөртөө эцсийн хугацааг тавьж сурах хэрэгтэй. Эцсийн хугацаа буюу deadline гэж ярьж байгаа. Ямарваа нэгэн зүйлийг хүн эцсийн хугацаагүйгээр deadline-гаар хийх юм бол нөгөө нэг Монголын алдарт Монголын маргааш дуустдаггүй гэсэн хэлбэрлүү шилждэг. Энэ цикл рүү ороод явцдаг, тийм ээ. Тэгэхээр тэр циклээс мултарч гарахын тулд өөртөө үргэлж эцсийн хугацаад дедлайныг тавьж явах хэрэгтэй. Энэхүү дедлайнда өөрийнхөө хийх ёстой зүйлсийг бас амжуулж сурах ёстой. Яагаад вэ гэхээр жишээ авъя л да. Магадгүй та оюутан байлаа гэж бодоход эссе бичнэ. Тэр эссегээ 1 өдрийн дотор, 2 өдрийн дотор, магадгүй 3 өдрийн дотор бичнэ гэдэг эцсийн хугацааг өөртөө тавих хэрэгтэй. Үүгээрээ та өөрийнхөө тархийг тодорхой хугацаанд бүтээмжтэй ажиллаж сургаж дадлыг өгж байгаа юм. Тэгэхээр энэ нь өөртөө уртынхаа хугацаанд танд маш эргээр нөлөөж маш сайн зуршил болж сууж үлдэх болно. За дөрөвдүгээр зуршил маань юу вэ гэхээр нэг өдөрт хэд их ажлыг битгий хий. Нэг өдөрт өөртөө хийж амжуулах ажлын тоог хэд ихээр тавих хэрэггүй. Өдөрт 4-5 ширхэг хийх ажил байхад л томоохон хийх ажил байхад хангалттай. Хүн гэдэг бол өөрөө ерөөсөө сэтгэлийн амьтан байдаг. Тэгэхээр өөртөө хэтэрхий их ажил тавиад трийгээ амжихгүй байснаар нөгөө л нэг өөрийгөө доош нь хийх тэр мэдрэмж рүү орчдөг. Тийм ээ? Яагаад вэ гэхээр одоо тэр хийхээр төлөвлөсөн зүйлсүүдийг хийж амжихгүй байх юм бол би яагаад юм, би дандаа л ингэж байх юм, манай нөгөө найзууд амжаад байдаг, би яагаад амждаггүй гэх мэтчлэн өөрийнхөө урам зоригийг өөрөө алж байдаг. Тиймээс битгий их тийм их ажил өөртөө амжуулах гэж хичээ. Маш цөөхөн ажлыг 4-5 ажлыг маш чанартайгаар хийж гүйцэтгэдэг байх хэрэгтэй. За тавт за бодъё л да. Сая би өдөрт 4-5 ширхэг ажлыг хий гэж зөвлөлөө. Тэгэхээр магадгүй та нар бас бодож байгаа бах
өдөрт 4-5 ширхэг ажлыг хийхэд магадгүй зарим тохиолдолд өдрийн эхний хагас тийм үү бодъё та 12 1 цаг гэхэд бүх ажил чинь дуусчих магадгүй. Тэгвэл үлдсэн цагийг юунд зориулах вэ? Маш олон хүмүүс би энэ асуултыг асуухад зарим нь амарна үргэлжлүүлээд цаг гарсан учраас ажил нь гих мэтлэнгээр хариулдаг. Та яг хэрэв өөр чинь ийм цаг гарах юм бол юу гэх вэ? Комент хэсэгт бас өөрийнхөө бодлыг бичээд үлдээгээрэй. За тэгэхээр би та бүхэнд нэг өөр зөвлөгөө өгье. Үлдсэн энэ цагт бодож өнгөрөх хэрэгтэй. Бодох гэдэг нь өөрөө маш чухал. Бүх зүйлсийг бодож дараагийн өдрүүдэд хийх ажлуудаа бодож төлөвлөж дэс дарааг нь бодож хэрхэн хийхээ тэрхүү ажлыг хэрхэн илүү оновчтойгоор хийх талаараа бодож өнгөрүүлэх хэрэгтэй. Тэгэхээр энэ манай Монголын монголчуудын маань ярьдаг 7 хэмжиж 1 огтл гэдгийг л бас яг нэг хэлбэр нь байгаа юм. Ерөөсөө л маш сайн бодож жагаад маш чанартайгаар хурдан хугацаанд бүтээмж өндөртөгөөр гүйцэтгэх хэрэгтэй. Тэгэхээр бод энэ бол маш чухал юм. Тэгэхээр эцэст нь хэлэхэд надаас маш олон хүмүүс бас асуудаг л да. Манай найзууд, манай хамаатнууд чи яаж энэ зүйлсийг хийж амжуулаад байдаг юм бэ? Тэнд нэг юм хийгээд л байх юм. Энд бас нэг юм хүйгээд л байх юм. Надад ерөөсөө тийм цаг алга, надад цаг байхгүй байна гэж их ярьдаг. Тэгэхээр бид хүмүүс бүгдэнд нь юу гэж хариулдаг вэ гэхээр бид бүгдэнд яг ижлэгэн цаг байгаа. Та Марк Зукерберг ч бай, Элон Маск ч бай, өөр хинч бай, та бүхэнд бүгдэнд маань 7 хоног, 1 өдөр, 24 цаг л байгаа. Тэгэхээр энэ цагт хамгийн чухал зүйл маань юу вэ гэхээр энэ байгаа цагтаа маш чухал зүйлсүүдийг хийж чадж байна уу гэдэгт л гол утга нь гол point нь бол байдаг. Тэгэхээр өөрийнхөө хийж байгаа ажилд үргэлж дүгнэлт хийж, үргэлж буцаж эргэж харж бай. Тэгж байж та өөрийнхөө юуг буруу хийгээд байна, юуг зөв хийгээд байна гэдэг дээрээ дүн шинжилгээ хийж тэндээсээ үр дүнгээ гаргаж аавна. Тэгэхээр зөв хийж байгаа зүйлсээ үргэлжлүүл, магадгүй буруу юм хийгээд байгаа, цаг завыг чинь үрээд байгаа тэдгээр зүйлсүүдийг хаях хэрэгтэй. За эндгээр саний дурдсан миний 6 зуршлыг та бүхэн өдөртөө өөртөө хэрэгжүүлснээр өдөрт чинь бүтээмж нэмэгдэн гэдэгт би бол итгэлтэй байна. Дараагийн влогоор уулзъя. Subscribe